Сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 шинэ өдрийн шинэ цаг хугацааны мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Хөг Тэнгэр радио 82.9 Пох нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тогтсон газраас товлсон цагтаа та бүхэндээ хүрч байна. Нэг Оросын зөмбөлгийн толгой шиг. За мэдээж тэгээ Похын баг бүрэлдэхүүн бэлэн болсон. Хөтлөгч Эма Туул Агийн нариулагчаар Дэгнаар ажиллаж байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хоёроо. Сонсогчтой өдрийн мэнд. Үзэгчтэй өдрийн мэнд. Үзэгчтэй өдрийн мэнд. За шинэ мэдээллүүдийг хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээллийнхаа ерөнхий агуулга юунаас нь хуваалцаад тэгээд хүргээд хинээс эхлэх үү? За. Гурвч юм уу? Инженеэс суусан үнээс эхэлдэг. Тийм Эмагаас надаас эхлэх юм уу? За. Эхлээд агуулга хэлнэ те. Тий, одоо юуны талаар вэ? Шууд ярих юм уу? Шууд яриад эхэлчих юм уу да? За тэгээ. Аа, за тэхүү. Тэгээ. За. Өнөөдрийн миний бэлдэж ирсэн мэдээлэл дэлхийн хамгийн бага жинтэй нярайн талаар мэдээлэх гэж байна. Яа, хамгийн бага жинтэй няраа. Хоёрт ер нь баримжаа байна уу? Тэгтээ амар санагдаж байна. Нялх. Яа. Хил гарантай л ах. Дутуу төрсөн л гэсэн үг шүү дээ. Амьдрсан хүүхэд гэсэн үг шүү дээ няраа. Яна хиллээс доошогоо биш хаа. Би бол нөгөө эмэгтэй хүн нөгөө нэг эмэгтэй хүн биш юм уу? Үгүй эмэгтэй хүн биш учраас хэдий хугацаанд хэдэн сар тэгээд амьтаа ураг гарах боломжтой байдгийг тэрнээсээ шалтгаалах байх л та. Гэхдээ хилээс доош биш байгаа тий. Хилээс доошоо байж магадгүй энэ инээгээд тийм энийг. Аха. За тэгвэл 500 г. 500 г. За туулын доод хэмжээг сонсъё. Баг үнэ хэлж байгаа юм шиг юм болгоны. За килограммаас доош юм байна. Ерөөсөө яг тийм байна. 550. Бас агаас 550.9. За ийм юм байна. Дэлхийн хамгийн бага жинтэй охин бол Квекью Сиван гэдэг нэртэй охин юм байна. Энэ охин ердөө 212 грамм жинтэй төрсөн. Буюу нэг ширхэг ерөөсөө юм алюминий хэмжээтэй төрсөн юм охин байх нэ. Ийм хинж охин. Яг хөө төрлөө гэж бодоход хэв ингээ өсөж торинж байгаа. Урт нь бол 24 см гэж байгаа юм. За хэвийн жинтэй хүүхэд чинь шүү дээ 3 хил ойролцоогоор 3 хил тэгээд урт нь болохоор хэвийн жин чинь 50 урт нь 59 50 тий 50 52 төл өгдөг шүү. Тэр хавцаа байгаа. 51 2 болоо жоохон урт хүүхэдтэй орчин. Тэгсэн чинь 212 грамм жинтэй 24 см урттай ийм охин төрсөн. Төөшгөл биш дээ наачаа. Нэг төө. Тийм. Ерөөсөө ингээл алган дээр тавьсан нэг алим байгаа үстэй. Ойролцоогоор эмэгтэй хүнийг 38, 39, 47 хоног илүү тээлттэй гэж үзэх юм бол 41, 7 хоног бас тээх тохиолдол байдаг. Болвол охины ээж энэ одоо хүүхдээ энэ ургаа 25-7 хоног тэгээд төрүүлсэн байх нэ. Тэгээд тодруулбал одоо энэ Сиваны ээж ийм таталт өгдөг уртл үеийн өвчин он шиг илрээд тэгээд амарч явах хугацаанаас 4 сарын өмнө яралтай мэс заслаар төрүүлэх болсон юм байна охиноо. Эрүүл мэндэ болоод 6 сар маралт хийсэн юм байна шүү. Тий. Цусны даралт ихсэх нь одоо энэ таталт өгдөг уртл өвчний эхний шинж тэмдгүүд байсан. Тэгэд энэ тээж байгаа урагтаа болоод ээжтэй, амь насанд нь эрүүл мэндэд нь хоёуланд нь эрсдэлтэй байсан учраас охиноо эрт төрүүлэх хэрэгтэй болсон гин. Тэгээд энэ охин төрснийхөө дараа одоо энэ Сингапурын эмнэлэгт 13 сарын хугацаанд буюу 1 жил 1 сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад эрүүл саруул болоод ингээ хөрхөн бондоогод болоод гарч ирсэн байна. Түүнээс биш ингээ 210 грамм жинтэй төрөө шууд эмнэлгээс нөө энгийн төрсөн хөвчиг гарсан биш. Жил гарan эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа гарсан. Эмнэлэгт хэвтүүлэгт нь хагалгаа хийлгээ төрсний дараа амьдрах магадлал ер нь тааруухан шүү гэдгийг эцэг эхт нь ойр дотныханд нэмчнэр хэлжсэн юм байна. Тэгээ маш олон аппарат болон ангаах ухааны эрүүл мэндийн эмнэлгийн тусламжтайгаар энэ охин амьд үлдэж чадсан. За тэгээд нөгөө талаас 2018 онд төрсөн охин байгаа юм. Одоо бол хөөрхөн болсон. Тэгээд 19 онд цар тахал гараад дэлхийн нийтээр дутуу төрсөн өвчтөе хүн байтугай хүн болгонд л эрсдэлтэй хэцүү үе гарсан штэ. Тэгэхэд энэ охин одоо гэрэл гэгээ цацруулсан төрөх гэж төрсөн, усуух гэж хувьтай төрсөн охин гэдэг нэг юм гэрэл цацруулсан охин болсон юм байна. Тэгээ энэ олон удаан хугацаанд эмнэлэг твтгэхэд мэдээж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд мөнгө санхүү хэрэгтэй. Тэгээ гэр бүлийнхэн зүгээс хандвийн тусламж үзүүлээч гэдэг юм аян өрнөд тухайн үедээ
270 мянган Америк доллар цугларч тэгээд энэ охины эмчилгээний төлбөрт хүрэлцээд охин эрүүл саруул болоод хөөрхөн боожоод 13 сарын хугацаанд эмнэлэг дэвтэж хагаад гарсан байх нэ. Тэгээ ерөөсөө тэр төрсөн байгаа зургийг харж хахад хөрхи бүр нөгөө улаан нэлзраа тий. Тийм байна. Жохоо ийм амттай 220 грамм жинтэй төрсөн. Одоо тэр тэрсэн байгаа зураг нь бүр хөөрхөн яраалаа. Хөөрхөн болцсон байгаа. Ястаа хөөрхөн болцсон байна. Гэхдээ тэр нэлээд том болсныхын зураг гэхэд энэ аягүй бол ой гарантагийнхан зураг ээжч магадгүй лээ. Гэтэл баг 1-2 сартай хүүхдийн тийм шиг байна. харагдаж Тэрний байгаа. хэмжээнд очиж шүү. Тэрний хэмжээнд очсон байгаа ингэж хэлж хөөрхөн. Тэгээ ийм дотоод төрсэн хүүхдийн хоолт хижээл тэр чинь өөр эдгэн билээ шүү дээ. Бас тий нөгөө энгийн жинтэй хүүхдийнхаас ондоо байдаг. Тэгээ өсөлтийн хувьд бас арай нөгөө жоохон баг яваад идэгэн байлээ. Жирийн хүүхдүүдээс. Туул бас нөгөө дотоод төрсэн хүүхэд гэдгсэн чинь хилээс ямар ч исэн дээшээ байх байхаа гэдэгчсэн шүү. Гэтэл Монголд хилээс доош жинтэй төрсэн няранууд энгийн одоо дотоод төрөөд ингээд хүн болдог жишээтэй. Тэгэд 2 хил 800, 2 хил 500, 2 хил 300 гэдэг бол дотоод төрсэн яра дотроо томдоо ордог гэсэн. Түүнээс биш ингээл 2 хил 300 гэдэг чи бидний хувьд бол ямар жоохон юм бэ гэж бодогдохоор штэ. Гэтэл дотоод нэран тасагт бол 2 хил 300 гэдэг энийг айхтар бид нар шиг ингэж гайхаж хүлээж авдаг юм бэл. Нэг хиллээс доошоо байхгүй болов гэсэн чи байж идэм байх ямар аймаг байдаг юм байлээ. Тэгээ ийм хүүхэд чинь нөгөө зүрх тэгээ дотоод эргэтнүүд уушиг гэл одоо бүхэл юм дутуу гэсэн. Дутуу шүү дээ. Тэгээ тэрийг ингээд бүрэн гүйцэд болгоод хөгжүүлнэ гэдэг чинь одоо яста ангаах ухаан өнөрөө мундаг болчихъя л гэж. Үнэхээр тий. Тэр нэг жоохон алган дээр тавьсан юм шиг ийм жоохон амтныг ингээ хүн болгоцсон хөрхөн бандасан. Зураг нь байж хар хөрхөн санагдаад. Боломжтой л юм байна. Тэ. Үнэхээр бүр ийм 1 кг-аас доошоо төрсэн хүүхдийг одоогийн нангаа ухааны салбар бол тухайн гэр бүлд нь хамгийн чухал зүйл нь санхүүгийн л асуудал юм байна шүү дээ, тийм. Тэрнээс бол ангаа ухаан бол ингээд хүн болгох бүрэн гүйцэд боломж үүссэн юм байна. Энэ бол гэхдээ үнэхээр ийм гайхамшигтай. Бас үнэхээр амьдрах хувьтай, усах хувьтай төрсэн охин байгаа. Гадаа ч юм уу энд найзуудтайгаа буу халаа сууж яхад бол итгэхэрэг юм байна те. Тийм нэг мэдээ би уншсан шүү дээ. Заваа болоо өгшөн те. Тийм гэж юу байд юм бэ гэж. Бусдаараа бууцгаа шурваа те. Тэхэл юм байна. Тэгэхээр яг энэ нөгөө бодит баримт нь видео бичлэг бүх мэдээлэл нь байгаа учраас ингээ байж байгаа болохоор. За минийх бол видео бичлэг баримт байхгүй шүү. Гэхдээ үнэн линкийг тавьчих гэж. Хамгийн сүүлд гарсан мэдээг нь би зулгаагаад одоо нааша чирээд аваад ирлээ. Тэгэд бичлэг байхгүй. Тэр хүний зураг магадгүй одоо өөрөө бас зургаа өгөхгүй ч гэсэн байж магадгүй юм. За миний мэдээ одоо болохоор Австралийн нэг залуугийн тухай мэдээ байгаа юм. За тэр залуу яасан гэхээр би ингээд хүүтийн өмнөд хүрэхээр шатж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Халуун юмд хүрэхээр хөлдөж хөхж байгаа юм шиг мэдрэмж төрдөг ийм эсрэгээр тийм байна. Өвчин гэхээр энийг нь судалаагүй. Тэгээ одоо бүр яахаа мэдэхгүй байгаа ийм залуугийн тухай. За энэ одоо 22 настай Австралид амьдардаг Австрал залуу даарах юм бол би энэ халуун оргиод идэг. Халууцах юм бол би энэ бүр хөрөөд хүүтэн хөлдөж хөхж байгаа юм шиг ийм мэдрэмжийг авдаг. Ийм учир битүүлэг өвчнөөр шаналж байгаа юм байна. Тэгээд энэ залууг болохоор Айден Макбанус гэж нэрлэдэг. Одоо энэ залуугийн асуудал 17 настайтай буюу ахлах сургуулийн сүүлчийн жилээс эхлээд эхэлсэн юм байна. Тэгээд анх одоо яасан гэсэн чи хөл нь эхлээд мэдрэхэ болж эхэлсэн гинэ. Тэгээ ээждээ миний хөл ингээд өвдөөд байна, чивчигнээд байна, мэдээ алдаад байна гэд ингээд хэлдэг байж л тээ. За тэгээ өмнөөс дараа хөл нь хавдаж эхэлсэн юм байна. Тэгээ эмнэлэгт очиод эмчнэр түүнд шингэн одоо шингэн нөхөх гэдэг л үү. Тийм эм тариа марайл одоо залгаж өгсөн юм уу да. За тэгээд тэгсэн ч боловч тэр нь ерөөсөө үйлчлэг өөрт нь. За ингээд хөл нь хавдаад ингээд цаашаа эмнэлэг ороод ямар ч одоо тэр эмнэлгийн тусламж өөрт нь нөлөөлөхгүй байгаад тэгээд зүгээр ингээ явгаа алхахад одоо гიშгээд явхад айгүй хэцүү болоод ингээд ирсэн юм байна. Тэгээд вирусын дараах зочромтгой гидсний хамт шинж гэж онцлогдож үтсэн гинэ. За ингээд эмчлүүлэл явж исэн юм байна. Эрүүл мэнд нь муудаж байсан байна.
Тэгээ Аяд нь ахлах сургуулаа хэдий өөрт нь ийм хэцүү байсан ч гэсэндээ төгссөн гинэ. Тэгээд ахлах сургуулаа төгссөний дараа хүүдэн зүйлд хүрэхээр гар нь шатаад байгаа юм шиг халуун юмд хүрэхээр болохоор ингээд хөлдөж хүч гэж байгаа хүүтэн мэдрэмжийг аваад ингээд эхэлсэн гинэ. Энэ байдал нь ингээд цаашаа дамжираад за тэгээд залуугийн ээж нь сая Анжела гэдэг эмэгтэй 9 гэдэг нэртэй Эма 9 гэдэг нэртэй ийм телевизийн мэдээнд сурвалжлагчид одоо мэдээ өгсөн юм байна. Тэгээ ийм сонин өвчин юм уу гэхээр өвчин юм биш юм шиг ийм юм болоод байна манай хүүхдэд гээд. Тэгээ анх манай хүүхэд ээжээ би лаацтай кокс идэ гэж надад аваад өг гэж хэлсэн юм байна. Тэгээ тэр нь лаацтай нөгөө мэдээж хөрөгчнөөс гаргаад ирээд өгсөн чинь тэр нь өөрт нь гарт нь амар халуун мэдрэмж. Би шатаж өглөө ээжээ гэдэг ингээд байсан гин. Тэгээ энэ талаар нь ээж нь ингээд телевизийн юмд мэдээний сувгт ярилцлага өгөөд тэгээ ингээд эмчнэр цуглараад одоо энэ мэдрэлийн гаралтай өвчин үү юу вэ ямар сонин юм бэ гэд одоо хүртэл энэ өвчнийг нь ямар өвчин гэдгийг нь юу яаж чадаагүй тодорхойлж чадаагүй. Тэгээд шинжилгээ хийж үтсэн байна. Одоо ингээ янз бүрийн биопсиг хийлгэж үтсэн байна. Мэдрэлийн эсүүдийг нь шинжилж үтсэн гэд одоо хүртэл яг оновчтой хариулт авч чадаагүй эмчнэр. Тэгээ эцэст нь 22 настай мэдрэлийн эсүүд энэ залууд болохоор мэдрэлийн эсүүд биеийн бүх хэсэгт нь дохио дамжуулахад нөлөөлөөд ерөнхий мэдрэлийн эмгэг буюу аксоны захын мэдрэлийн эмгэг гэж одоохондоо онцлогдоод байгаа юм байна. Тэгээд хүүтийн юмд хүрэхээр халуузаад идэг, халуун юмд хүрэхээр хөлдөж өгөх гээд идэг. Одоо хөлн тэгж мэдэрдэг, гар нь тэгж мэдэрдэг. Ингээ бүхэл биеэрээ ингээ мэдрээд идэг. Ийм л сонин мэдрэмжтэй болцсон юм байна. Тэгээ ийм залуу байж амьдарч байгаа юм байна. Үнэхээр цахилгааны утсаар бол нөгөө гэрлийн унтраалгыг унтраахаар асаад идэг, асаахаар унтраад идэг юм байна л да. Эсэргээрээ тий. Эсэргээрээ яг ийм тохиргоотой. Одоохондоо бол ингэж байгаа юм байна. Австралийн нөгөө эрүүл мэндийн салбар болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ингэж хамруулдаг тэр байгууллагууд нь энэ бол хөгжлийн бэрхшээлээ тий гэж үзнэ. Одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн энэ нийгэмлэгт илсүүлээд энэ хүнд одоо тодорхой хөнгөлөлт энтрийг өгөөд ингээ явуулах хэрэгтэй гэд байгаа юм байна. Гэтэл нөгөө талаасаа үгүй эн чинь одоо хөгжлийн бэрхшээл биш ээ өвчөө ингээл одоо ингээл хоёр талаасаа ингээл үзээд байна. За тэгэнгүүтээ бас ээж нь энэ хүүхдэд одоо ингээ хоол унд өгөх янз бүрийн юм руу дагуулж явахдаа халуун хоол өгөхдөө наа чин халуун шүү хүүтний хөхөр хүүтэн шүү гэд бүр ингээд анхааруулж иж өгдөг гинэ. Тэгэхээр энэ хүүхэд халуун юм байх юм бол энэ залуу за би яг хөлдөж өгөх юм байна гэж мэдэрдэг юм байна л да тэгэж. Тэгэхээр нэг айхтар халууцахгүй эсвэл нэг айхтар даарахгүй л ах хэрэгтэй байна те. Нэг хэвийн температурт байх юм бол халуун хүүтнийг мэдрэхгүй нэг дундаж байх юм болов нэг юм хүрэлцээр мэдэрдэг юм болов эсвэл арьс нь одоо би нөгөө нэг өвөл 102 яах юм болоо гэж бодоод байгаа байхгүй 100 маш халуунд гадаа гарахаар дараад байгаа юм шиг. Тэгээ өвөл хүүхэнд халууцаад ингэт хэрвээ ингэдэг бол энэ бүр амьдрахад хэцүү юм те. Өвөл одоо ингээ ажил хөдөлмөр хийх сурахад гадаа гарна гэж бол байхгүй юм байна. Тийм ингээ нүцгэн яваад хар гайхна 100 ингээ дараад ингээ хар гайхна. Эсвэл зөвхөн нөгөө хүрэлцэх мэдрэмжээр авч яадаг бол бас арай л гайгүй юм гэж боддог. Тэгтэл энэ би тэгтээ ингэж боддог байсан шүү дээ сонин. 100 ингээ нөгөө нэг айхтар халууцгаар ингээл бид нар чи бүгд нэмгэлээ шүү дээ те. Ингээд айхтар халууцж байгаа энэ хүмүүсийн дунд би бүр ингээд асар ингээд ийм зузаан өвлийн хувц өмсцэн мөртлөө ямар ч халууцахгүй бол яадаг бол те өвөл ёс эхэлсэн байгаад одоо ингээд хүмүүсийн бүгд ингээд чичирж яхад зүгээр ингээд сайхан шорт подолктой явдаг бол яах бол тэгсэн мөртлөө халууцахгүйгээд би яг нэг ийм сони юм бодож байсан. Гэхдээ би ч бас ер нь ихэнх хүмүүс нэг ийм бодол орж ирдэг байсан байх гэж бодож байна. Тэгсэн яг бодит амьдрал дээр бол ийм хүн байна шүү дээ. Энэ өвчин мэдэрдэггүй хүний тухай мэдээллүүдийг хоёр уншижсэн үү? Тэгэхээр хүний бие ер нь заавал тийм байх хэвээр юм байх хэвээр гэхгүй нэг энэ тэнд баг зэрэг алдаа гардаг юм өөрчлөлт ороод иймэрхүү хүмүүс төрж байгаа биз. Ерөөсөө өвдөхөө мэддэггүй шүү дээ. Миний хажууд биш ээ. Гайхах шүү дээ. Үгүй зочноор өрөө л да туулаа. Үгүй яг бүр мэдрэхгүй биш л дээ. Зүгээр яг тодорхой хүний ингээд мэдэрж байгааг арай юугаар мэдэрдэг байхгүй өөрөөр мэдэрдэг гэх юм уу да. Тийм хүмүүс байдаг юм байдیں۔ Арай өвдөлт баг мэдэрдэг. Тийм өвдөлт баг мэдэрдэг. Энэ гэхдээ аюултай. Аюултай байхгүй юу? Аюултай мэдрэмж. Тэгээ энэ залуугийн хувьд бол саяны миний мэдээлсэн залуугийн хувьд бол хоол хийдгүү гэж байгаа. Хоол хийж чаддгүй.
Хэд халуун ийм уур гараад байдаг. Тэгэхээр Хөлдөж хоол хийж байдаг. чаддаггүй, цайж анж чаддаггүй. Одоо ер нь бол хүнсний бүтээгдэхүүнүүдтэй ойртдаггүй. Тэрийг ээж нь. Тэгвэл нөгөө нэг юу юм байна л да. Нөгөө тусгай хэрэгцээт гэдэг англи руу авч үзэхээс өөр аргагүй юм байна л да. Хүний асаргаанд орж штэ. Тий, ер нь бол хоол тэгж хийж байна, тий. чадахгүй, өөрөө чөлөөтэй ингэж нийгэмдэр орж харьцаж явж чадахгүй учраас яах аргагүй тусгай хэрэгцээт буюу хүний анхаарал тийм зүйлээс шаардж байгаа учраас л Бараг тийш ээж оруулаад байгаа юм байна. Гэт ингэж өгөх юм биш үү хоол мэл. Ерөөсөө бүлээн тийм өгөх юм байна. Тэгэхээр чи халуун хүтнээ мэдрэхгүй л дундчил. Нэг юм зарим кинонууд чинь ийм уран зөгнөлт кинонууд бодит амьдрал дээр биелээ олоод байгаа штэ тийм. Тэгэхээр энэ X-Men гэдэг нэг кино байдаг да манай сонсогч үзэгчд бас сайн мэддэг байх та. X-Men дээр янз бүрийн ийм чадвартай хүмүүс гардаг те дөрүүдийн бүтээдэг. Тэр чинь тэгээ ингээ бодит амьдрал дээр байдаг юм шүү дээ л гэсэн бодол бас орж ирж штэ. Тэгээ энэ сүүлийн үеийн нийгэм энэ сүүлийн үеийн дэлхийн энэ өөрчлөлттэй агаар байгалийн өөрчлөлт энэ Уурж төр идэж байгаа юм хүм бие физиологид өөрөөр нөлөөлөд хүмүүсийг өөрчлөөд байна уу гэж би хараад байгаа. Энэ сүүлийн үед их сонин мэдрэмжтэй хүмүүс төрөд байгаа. За миний хүргэх мэдээлэл болохоор бас хүний түүх байна. Тэгэхээр өнөөдөр ч одоо гурлаа хүний түүхээр дагнцсан байна шүү дээ. За минийх Сингапур гаралтай Чуандо Тан гэдэг ийм залуу бол байгаамаа. Тэгээд найруулагч маань дүрсийг нь фүүлээр нь ч юм уу өгчөөрөө тэгвэл бас илүү сонирхолтой харагдах бах. За ямар хөөрхөн залуу вэ? Энэ хүн маань манай ээжтэй ч цуу юм байлээ. За тэгэхээр ойролцоогоор 1966 оны 3 сарын 3-нд төрсөн. Тэгэхээр одоо 59 настай. Бараг 60 настай. Тэгээ энэ одоогийн байгаа нь яг энэ Одоо үгээр энэ юм уу? байна. За ингээд энэ болохоор 2 жилийн өмнөх. 30 нас. Тэгээ одоо болохоор энэ болохоор 2 жилийн өмнөх телевизийн одоо YouTube нэвтрүүлгийн одоо зургнууд явж байгаа. Одоо ч яг иймэрэ байгаа. Тэгэхээр одоо 59 нас буюу 60 настай ийм Сингапур гаралтай Чуандо Тан гэдэг хүн саяхан хятадын одоо нэг хэвлэл мэдээллийн хэрэгслэр ярилцлага өгөөд тэгээд дэлхийн нийтэд бүр илүү алдартай болсон юм байна. Малайзтай бол угаасаа хашир бол алдартай юм байлээ. За ерөнхийдөө ингээ харахаар нэг 30-д хүрж байгаа хүн шиг л байгаад байгаа юм л да. Тийм байна. Тэгээд Малайзд бол мөнхийн залуу гэдэг ийм хочтой. Одоо тэгээд дэлхийд одоо мөн ийм мөнхийн залуу гэдэг ийм хочтой болж байгаа юм байна. За энэ юу хийдэг яадаг залуу юм бэ гэхээр Малайз улстай алдартай загвар өмсөгч юм билээ. 1980-ад оны үед бол ерөнхийдөө загвар өмсөгчийн карьер оргилдөө тулсан. Тэгээд маш алдартай ийм загвар өмсөгч. Тэгээд 80-ад оны сүүлээс загвар өмсгөө болоод нөхөр нэг дуу дуулах гэж үзсэн юм билээ. Дуучин болохоор шийдээд одоо загварын салбараасаа жоох уйдаад тэгээд ийм мандарин поп гэж байдаг юм байна. Мандо поп гэдэг урсгал. Энэ нь болохоор онцлог нь зөвхөн хятадын ийм мандарин хэл гэж байдаг юм байна шүү дээ. Тэгээ энэний зөвхөн энэ хэлээр дуулдаг мандо поп гэдэг урсгалыг барьж аваад энэ нь болохоор анх тэр 70-аад онд Малайз улстай үүсээд тэгээ сүүл рүүгээ 90-ад онд бол буцаад одоо Хятад, Сингапур тийм Сингапурт үүсээд тэгээ Малайз, Хятад, Тайван гэд явсан ийм урсгал юм байна. Тэгээ 90-ад онд яг энэ урсгалаа бариад дуулах гэж үзсэн боловч олигтой болоогүй. Тэгээ буцаагаад одоо нөхөр бол загварын салбар руугаа орсон юм билээ. Тэгээ 96 оноос болохоор гэрэл зурагчин болоод загварын ийм гэрэл зургийн студийг нэг найзтайгаа байгуулсан юм билээ. Тэгээд тэр нь маш амжилттай харин нэгээс нь до манайхны хэлдгээр одоо бууцсан. Маш карьерийнх нь бүр маш оргил үед нь аваачаад энэ одоо бүр ерөнхийдөө өөрийнх нь аж амьдрал болоод одоо хүртэл явж байгаа юм байна лээ. За тэгээд Louis Vuitton, Levi's, L'Oreal гэдэг одоо нөө дэлхийн томоохон загварын бүх одоо төслүүд дээр нь 90-ад оноос хойш орж явсан. Ийм одоо гайхалтай амжилтыг үзүүлсэн юм байлээ. За тэгээд нөгөө дэлхийн бас нөгөө топ старууд поп одуудтай ажиллаж исэн. Жишээ нь Janet Jackson-тэй ажиллаж исэн юм байлээ. Энэ одоо загварын тий студент гэх юм одоо дуу бичлэгийн зураг авалтын студент. За тэгээд Rita Ora гэдэг дэлхийн поп одуудтай ингэж хамтарч ажиллаж исэн. За нөгөө загварын студент нь болохоор өөрийнхөө болон нөгөө найз хоёрынхоо нэрээр нэрлээд ингээд хоёр хүний нэрийг бүрдүүлээд ийм загварын агентлаг байгуулсан юм байлээ. За тэгээ хүмүүс мэдээж Чуанда Таны 60 настай мөртлөө яагаад ийм 30 хүрээгүй хүн шиг
харагдаад байгаа юм бэ гэд ингээд нууцыг нь асуусан юм байна л. Тэгсэн хаширт нэг тийм мөнхийн ус мус хайж олоол те ингээд ууцсан юм бол байхгүй. Өөрөө зүгээр шууд чөлөөтэй хэлсэн байгаа. Миний 70% бол хооллолт. 30% дасгал хөдөлгөөн. Өөр юу ч байхгүй гэж хэлсэн юм байлээ л дээ. Би бол 70% буюу хооллолтон дээр маш анхаардаг. Тэгээ мэдээж дасгал хөдөлгөөн бол хийдэг. За тэгээ юу идэж чинь гэсэн чинь сая авокадо харагцсан. өглөөний цайндаа гинэ. Өглөөний цайндаа 6 чансан өндөг, 2-ыг нь шартайн. Тэгээ авокадо болон сүү гэж байгаа. Тэгээд энэ Тайван дэгдэхний мах иддэг гинэ. Мэдгүй одоо тэр нь ямар ч дэгдэх байд тийм. Илүү л одоо шим тижэлтэл дэгдэхээ. Тайван дэгдэхний махыг бол бас хашир бол буучт юм байна. Тайван дэгдэхээ авна шүү. Өндөг бол яг байгаа гэж туулаа. За тэгээ бусдууд нэг бидний одоо олж болохооргүй хүнсийг нэг идэхгүй байгаа. Нөхөр бол бидний л Улаанбаатар зарагдаж байгаа бүх хүнсүүдийг л идэж байгаа. Гол нь маш хатуу сахилга бат дэглэм юм байл. Өдрийн хоолндоо гэсэн дахианы махта будаа ногоотой загасны шүл. За оройн хоолндоо шин ногооны салаад гэж байгаа. Тэгээ өдөрт хангалттай хэмжээний ус уудаг. Кофе, цай, алкогол, чихэрлэг зүйлсийг огт хэрэглэдэг. Энэ нь одоо өөрийнх нь 60 насн дээр ингэж харагдаж байгаа нууцна гэдэг. Кофе уухгүй, цай байхгүй, цай уухгүй. Алкогол, тамхи юу ч хэрэглэхгүй. Ус л уугаад ахна шингийн юм нэр нь. Орой унтах тогтмол цагтаа яс барьж унтна. 1000 ажилтай байсан ч өглөө яг тогтсон цагтаа сэрдэг. Бас нэг сонин зүйл ажиглагдсан нь хашир хит орой хит өглөө усанд ордгоо гинэ. Тэрнийхээ тайлбарыг бол өгөөгүй. Зүгээр л би тэр бол миний эрүүл мэндэд тустай хит орой хит өглөө усанд ордгоо гэж. За гэр бүлмэл хүүхэд жоохот байна уу? Энэ тал дээрээ болохоор асуусанд баярлалаа. Би хариулъя. Хувийн амьдралынхаа талаараа бол хашир ердөөсөө дэлгэгдэхгүй юм байна. За яг нөгөө хүмүүсийн дам яраагаар гэх юм бол чуанда таан бол эхнэр хүүхэд байхгүй. Харилцаа үүсгэж байгаа эмэгтэй бол байгаа. Гэхдээ тэр нь яг хэн гэдг нь бол бас мэдэгдэхгүй гэдэг юм байна. Тэгэхээр нэг ёсондоо хүүхэдгүй эхнэргүй юм бэлээ. Гэр бүлийн гэхдээ одоо хувийнхаа асуудлыг асар нууцлалтай байлгадаг ийм хүн юм бэлээ. Дасгалын хувьд болохоор 7 хоногт хамгийн багадаа 4 удаа дасгал хийдэг байгаа. Гэхдээ зөвхөн одоо нэг спортоор одоо нэг ийм фитнесээр ч юм уу дагнаж хичээлдэг хүн байна л да. 30 минут бол ийм хүчний дасгал хийгээд 1 цагийн кардио 45 минутын усан сэлэлтийг хийдэг юм байна. Тэгээд 7 хоногт яг энэ дасгалынхаа хувирыг 7 хоногт багадаа 4 удаа хийдэг байгаа. За тэгээд нийгмийн сүлжээнд гэх юм бол Чуандо доогуур зураас Чуандо and Free буюу нөгөө компанийн нэрээр өөрийнхөө IG хаягийг нээсэн юм билээ. Одоогоор 2 сая дагагчтай гэж байгаа юм. Тэгээд Чуандо and Free гэдэг ийм студитэй. Тэгээд Free гэдэг нь нөгөө инженер найз нь юм билээ. Тэгээ найзтайгаа нийлээд студийн компани байгуулсан. Ийм одоо мундаг хүн байна. Тэгээ одоо өөрийгөө болохоор би ийм мөнхийн залуу нас ахтгүй гэж намайг хүмүүс тэгдэгэ. Би бол ийм хүн бишээ. За би зүгээр л өөрийн насандаа эрүүл харагдаж байгаа хүн шүү гэж. Зүгээр л би жирийг 60 настай л хүн 60 настай л зүгээр ингээл ийм хүн. Би тийм залуу малуу хүн биш гэж бүр өөрөө ингэж ярьсан байгаа. Тэгээд өөрийнх нь амьдралын хэм маяг таны амьдралын хэм маяг юу юм бэ гэсэн би сахилга баттай тогтмол дасгал хөдөлгөөнтэй одоо элдв нийгмийн бухимдсан зүйлсийг бодож унших сонсох дургүй. Зүгээр миний амьдралын хэм маяг бол зүгээр л би ийм хэм маягтай гэж одоо ярьсан байна. Аком шиг л шүү дээ тэр. Тийм. Тэгээд одоо бол 66 оны залуу одоо 59 тэгээд 60 настай. Манай ээжтэй ч 100 би бодчихлоо. Тий. 60 настай өвөл гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр яг намайг болохоор нэг юм мөнхийн залуу одоо юу гэдгийг хөгшөрдгүү хүн гэж ярьдаг. Би надад бол нуух юм байхгүй. Би 66 оны одоо моржилтэй ийм залуу. Яг моржилтэй гэж хэлээгүй зүгээр би. Би өөрөө зүгээр монголжилсан байхгүй юу? Монгол руу байсан. Моржилтэй 66 ч морь өгдөг байхгүй юу? Үнэн юм биш үү тэгвэл. Тий, үнэн. Яг та хэрвээ манай Монгол руу байсан бол би 66 оны морьтой л гэж хэлнэ. Тэгээс энэ хүмүүс чинь тийм жил мэлний ойлголт байхгүй. Гэхдээ бол таварш бол ердөөсөө юу ч нуудгүй юм байлээ. Надад нууц байхгүй. Би ийм хоолны дэглэм барьдаг, ийм дасгал хөдөлгөөн хийдэг. Зүгээр л би ийм л жирийн хүн. Гэр бүлийн асуудал бол нууц юм байна тий. Гэр бүл ерөнхийдөө хүүхэд эхнэр хүүхэд байхгүй юм байлаа. Тий. Тэгээд өөрийнх нь аав нь болохоор урлагийн ийм мэрэгжилтэй. Бүр ийм тэр Малайзийнхаа буюу Билүү хятадын том урлагийн сургуульд
өрн дахны урлаг судлалын хичээл ордог ийм ээж нь бас урлагийн хүн юм билээ. Тэгэхээр багаасаа өөрийнх нь өссөн орчин урлагтай ойрхон байсан учраас заагур тэгээ дуучин болох гэж үзээд тэгээ яг энэ урлагийн салбраасаа хөндөрөөгүй. Тэгээ зурагчин болоод тэгээ Chuan and Frey гэдэг студио байгуулад одоо амжилттай явж байгаа. Ийм хүний түүх байна. Ийм нөгөө хөгшөрдгөө гэх нь хаашаа юм дээ. Монголд ч гэсэндээ ингээ харвас нөгөө овор багтай залуугаараа байгаад байдаг нэг тийм хүмүүс байдаг тий. Байдаг. Тэрний л нэг оригинал жишээ нь гэхдээ бүр хамгийн мундаг нь л юм байна л та гэж бодож байна би. Гэтэ энэ өдрийн дэглэм амьдралын хэмнэл энтер бол үнэхээр сахилга батал гэж өөрөө ярьж илээ. Агуу юм байна. Тийм байлээ. Энэ аав нь болохоор Тачи гэдэг хүн байдаг юм байна. Бэхэн зураач одоо уран бичлэгийн мастер юм хүн юм байна. Бэхэн зураач буюу одоо манайхаар бол каллиграфч юм уу та тий ийм гайхалтай бас урлагийн одоо мэрэгжилтэй хүн байдаг юм. Тэгээ урлаг уран сайхны орчинд аа маань нөлөөсөө миний сэтгэлгээнд гэж өөрөө бол ярьж исэн юм байна. Энэ олон талын юм нөлөөлдөг баг. Нэгдүгээрт урлаг бол хүнийг залуугаар нь айлгаад урлагийнхан залуу хөгшөрдгөө гэж ярьдаг. Хоёрт бол гэр бүл цохиогоогүй байна. Өөрийнхөө дураар амьдарч чадчихээн тий. Стресс нь бага байна тий. Цаг зарцуулж байна. Хамаг цагаа л өөртөө л зарцуулна шүү дээ. Тий, өөртөө л. За тэгээд өөрийнх нь нөгөө харагдах байдал нь бас залуу аваргүй байна. Тэгээ өөрийнх нь нөгөө дэглэм байна гэдэг. Ингээд олон талын юм нөлөөлөд энэ хүн 60-та хүн одоо хэдтэй 30-та юм шиг л харагдчих тий. Тэгжил 30 настай залуу л гэж харахаар юм байна. Хэрвээ 60 насн дээр ийм харагддаг бол одоо тэгээ юку. Юку юкубтэй нэрээ. Бурхан тэнгэртэй баярлалаа сууж байгаа одоо яах вэ? За тэгээд өнөөдөр бол Похын энэ өдрийн дугаар бол хүний түүх гэд нэрлэлчмээр ийм дугаар боллоо. Тэгээ гурлаа яг ийм бие биендээ хилээгүй мөртлөө нэг дөрүүдийн нэг энэ бидэртэй энэ дэлхий дээр хамт амьдарч байгаа хүмүүсийн түүхүүдийг маш бяцхан нялх хөөхтийн түүхийг тий туулагч бол одоо ийм X-Men өвөрмөц хүний түүхийг би бол одоо жишээ нь 60-та мөртлөө супер хүн 60-та мөртлөө одоо халуухан залуугийн талаарх одоо өвөө гэж хэлэхэд хэцүү байна. Моржилтэй. Харахад бол ер нь юу гэж өвөө гэж 66 оны морьтой халуухан залуугийн талаар бол ярьлаа. За тэгээд бид бүгдээрээ өөр өөрсдийнхөө түүхийг өөр өөрсдийнхөө нөгөө нэг хувь тавилан болоод тэ заяа төрөгөөрөө бүтээж туулж дурсамж бүтээж яваа. Тэгээд нийт одоо түүхээ бүтээж яваа, дурсамжаа бүтээж яваа үзэгч сонсогч та бүхэндээ хамтдаа байсанд маш их баярлалаа. Пох нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар инээдрийн надаас нэг аялга гарах гэдэг юм те. Нутгийн аялга шиг юм сонсогддог байсан. Мандаринаар ярих гэдэг. Тийм, мандаринаар ярих гэдэг инээдрийн гэж явж байна. Тэгээд хамтдаа байсанд сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Похын энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Ферц, Эма, Тул, Аги ажиллалаа. Хүний түүхтэй Пох хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Найрлагчаар дээг ажиллалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай. Хүүхдийн радио сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хүүхдийн радио Бобохос 82.9